Ингээд үзэгчтэй тоглолт эхлэхэд бэлэн болсон. Нэг борд дэлгэр нэмсэн тамирчид бүүн төлөв өсрөхнэ. За эхний товтлогоо Visage Nice багаас ихэр болсон. Төгөлдөр Ward бүгд дуудсан. За доор Батбаяр тулсан хамгаалт сайн болсон. Гэтэ Nick Ward алдаж явсан товтлогоо. J Scrap-ийн холын шидээл тоногчтой болсон. За шидэлт Зөөр урагшаа товтлогоо эхлүүлсэндээ хоёрын голоор их гой гараад ирсэн бүтэн талбайг дуулсан товтлогоо амжилттай. За тарзаа. Nick Ward-ын товтлогоо оновчтой. Гурван тоглолт өөртөө ямар их удаачва. Дэлгэр нэм за ерөн шидгээс өөр сонголт байгаагүй гэхдээ даваасан бүгд дэлгэр нэм. За байрлсан хамгаалтаас Shibashi дэлгэр нэмийн хариуг нь тэр дорн барьж байна. Nick Ward дээр хамгаалагч солигдсон Наран гэрлийн Батбаяр холын шидэлт оновчтой болсон. 13-7. Сэлэг бодон тоглож хараад ирсэн да. Энэ алтайг бол маш сайн олж харсан байна. Nick Ward дэлгэр нэмтэй контактлаад Shibashi завчин дээрээс явуулсан. Shibashi-ийн тоглолтод хоёр дахь удаага унгаалаа. хонд орж ирэх хэрэгтэй байна. Ананд хариуг нь барих гэсэн шийдэлд оновчтой болсон. Ариун болтын Ананд. За ер нь ийм л довтлогоо Scrap-аас харагдаад байгаа холын шийдэлд оновчтой болсон. За давуулж гисэн Shibashi ахаач хийцэн Shibashi за шидэлтээ бол үнэхээр барьчихжээ энэ залуу. Сул довтлогоо алдсан дэлгэр нэмтэй хоёр дахь боломжийг үүсгэсэн отгон дээрийн тулг 3 оноо шидэлтийг зэрэг тунгааж чадлаа. Энэ удаа бөмбөгийг хийгүү хүлээгээд авцсан да Warren буцаагаад өгсөн. Devin Warren 3 оноо шидэлтэн амжилттай болсон. За хоёр багаас эхний үед ямар өндөр гүйцэтгэв. Эхний үед 40 секунд хоёр довтлогоо явах зай байна. Отгон дээрийн тулг холын шидэлтийг оновчтой болгосон. Хоёр хамгаалагчиг өөр дөрөө татсан Ахмад 3 оноо шидэлт гүйцэтгсэн. Gilbert энэ тоглолтод эхний оролцоогоор Warren нүүрэн шугам дагаад орсон доктор амжилттай. За тулгыг бол биеийн чадвар Devin Warren-ийн холын шидэлт оновчтой болсон. Ингээд 36-29 болж тооны зэрэг 7 болоход Gilbert за илүү алтанд болоход их ойрхон байлаа. Батбаярын холын шидэлт оновчтой болсон. Эрдэнэ зөвхөн рүү чиглэсэн дамжуултыг тулаг салгаад авцсан Scrap татгуулсан Jaden Scrap зэгрэн дээрээс төгсгсөн. Scrap заа голоор чөлөөтэй ороод ирсэн. Хэр хүн таслагдчихлаа. Энэ удаад Батбаяр тулгын бараад үсгэл. За маш богино хугацаанд Devin Warren хүнд байдлаас төгссөн довтлогоо. Scrap Батбаяр за өөрөө эргээ самбартаад явуулсан. Наран гэрлийн Батбаяр. Эрдэнэ зөвхөн эсрэг доор ямар гой дамжуулт олж туулагчсан өөрийгөө үнэхээр найдвартай суулцсан зогсож байна. Warren доор сугар очиж татгуулсан. За ер нь хоёр баг ингэж ээж дараалж оноо авч Ахмад Nick Ward-ийн эсрэг татааж идсэн. Ахмад Gilbert багтаа 2 оноо тэргүүлэг ажиж өглөө. Devin Эрдэнэ цогц завчин дээр 3 он шидэлт амжилттай болсон. Scrap-ийн их залхуу хамгаалт байлаа. Бурууц өөр дээр давхар хамгаалт ирсэн. Төгөлдөр суларч чадсан шидсэнгүү. Арагшин татаад шидэлтээ оновчтой болгож байгаа юм байна. За баруунда яваад орсон Эрдэнэ цогц холын зай шидэлтийг суулж үүсгэсэн шидэлт амжилттай. За Warren-ийн тоглолтод үнэхээр суулж ирсэн гоё ойрын зай шилжилтүүд бол харагдгаа болсон. Scrap хэцүү байлаас Scrap-ийн эсрэг бол хангалттай тоглож боломжтой. Гоё олоод харсан сугар очир багийн 50 болсон төгөлдөр их гой дамжуултыг гаргасандаа Эрдэнэ цогт 45 дээрээс явуулсан. Очрооти Эрдэнэ цогт Ахмад Gilbert гоё дамжуулалт байна. Ариун болтын Ананд багийн 53 дахь оноо. урагшаа үний илүүтэй байгаа да. Ахмад руу их гой дамжуултыг гаргасан. Тоглох амжилттай. Эрдэнэ цогт дахин нэг шидэлтийг оновчтой болгосон. 2 дугаар хагасыг Scrap хариуг нь ороход шидсэн. Шидэл оновчтой. За энэ тоглогч бол 2 жаа. За Nick Ward доор суларсан. Гэхдээ Эрдэнэ цогт нөгөө талд нь байжээ. 3 дараасан оновчтой
Devin Warren за хоёрын голоор хандлагатай доорсон давтахын амжилтгүй болсон ш. Nick Ward нэмээд Ахмадаас заслан аваад хамгаалагч зөнлөгдсөнд Эрдэнэцэгтэй эсрэг Ананд шийдэл гүйцэтгсэн. Ариун бол Диананд багийнхаа 63 дахь хоног авсан. Scrap Батбаяр хоолын шийдэл оновчтой 67. Яндесэр нэг тохиол завжруу гаргасан төгөлдөр 3 он шийдэлтэн амжилттай. За бидэнд хоолын шийдэл Рөө дамжуул таслагдсан Ахмад Гилберт товтлогоо алдсан ш. Дэлгэрний доор бэлэн байж байна. эсрэг явсан Ахмад Гилберт хүмийг олоод ирлээ. Батбаяр тогтоод шийдсэн шийдэлт оновчтой. Өнөөдрийн залуугийн шийдэл дамтал хийдэг байсан юм тоглогч. Scrap залтандаас явуулсан Jaden Scrap багтаа Үлдээчлээ. Ахмад Гилберт баруун дээрээ явсан. Багийн 81 дахь оноо. суулгагч бол ямар нэгэн завсралга захиалга байгаа доор Nick Ward цолгоогоор төгсөл амжилттай. За бас алдаатай ч байж Хоёр хамгаалагч очиж байгаа. Nick Ward-ыг татаад гаргаад ирсэн Ахмад Гилбертийн хоолын шийдэлд оновчтой болж Гилберт гитараа тоглоод эхэлсэн. Ward доор атгсан найдвартай 2 оноо. За дэлгэрний мас заслаа авсан Scrap шууд шийдэж байгаа юм байна. Jaden Scrap. За одоо энэ шийдлүүд яаж хамгаалах вэ? Хоёрдугаар огс дүр ногт гарч ирээгүй. Ахмад өөртөө заавчсан 3 онооны шийдэлтэн амжилттай явуулснаар за тэгээд Базар бүрийн дамжуулалтаар Devin Warren довтгоо оновчтой болсон. Нэмээд алдаа салхичлаа. Эрдэм согт. За Warren завчин дээр шийдэлт рүү гарсан. Хотын зай шийдэлт амжилттай 9 онооны зураг болгож ортууллаа. Warren Scrap эсрэг довтгоо оновчтой болсон. 82. За ингээд 6 оноо. Тулаг хоёр хамгаалагчийн эсрэг довтгооны алдаа. Зүүн гар ихтэйшээ салчлаа Шибаш ирчлээ. Мөнхтөр Завар нь өөрийгөө доошоо суудалсан. Хоёр гараар зэрэгэн дээрээс явчлаа. За дэлгэрний эсрэг шахах гэж үтсэн хөдөлгөөнөөр илүү өргөсөн мөнхтөрийн довтлогыг дооцсон. Нэмэлт шийдэлт гүйцэтгэр болжээ. Үүсгэсэндээ Warren баруунда нэвт ярих гэж үтсэн хоёрын голоос хизүү байлаас довтлогоо төгсгөж чадлаа. сайн хамгаалаад отгон дарын тулаг өөрөө явсан алдаа залгасан довтлогоо оновчтой болсон. 3 секунд явцаа үлдсэн. Гой дамжуулалт төгөлдрийн оноо хараатай байна. Найцаас ярина. Тамгийг тавиад исэн тэгээд 37 оноо үргэлжлүүлж байна. Эмба Керенегийн Rocket Юмагийн эсрэг, Юмай Шибашигийн эсрэг ариун болтын ананд үзэгчтэй. 7 онооны зураг Найцаас нөхцөлөд тун хэцүү болсон. Доор сугар очирт их хөвлөгөн атгуулсан довхон амжилттай. Онооны зураг 5 болж ойрлоо. За давуулж өгсөн Ахмад өөргсөн довтлогоо амжилттай болсон. Ахмад Гилберт 4-р үеийн төгсөллөө. За Эрдэнэ цогт fake and after-ээс өөрийгөө их гой суулалцсан. Оноо авч чадлаа. Тэгснээр үзэгчтэй 106-100 харьцаатай Сэлэнг Бодонс баг улирал ээлжид ялтаа байгуулж байна. Харин Bisage Knights багийн зүгээс хүснэгтийн тэргүүн байраа эргүүлэн авах боломжоо алдлаа. 1-5